За тэгээд өнгөрсөн бүтэнсэн өдөр бид нар хавчиг хаалга нарийн зам буюу одоо хаанчлалын босгоны талаар ярьсан байгаа. За тэгээд энд ярьж байхдаа бид нар ер нь Библиэлд одоо ингээд нэг 3 төрлийн замын тухай ерөөсөө яриаггүй. 3 юм ингээд зүүрлэл яриад эдгээр нь бол аль нэг нь бол та нарын сонголт байж болно гэж ерөөсөө хэлээгүй. Есүс дандаа 2 юмыг зэрэгцүүлсэн, тийм ээ? Зөв буруу, итгэлтэй, итгэлгүй. Тэ одоо бүр итгэлгүй гэдэг нь бузар муу гэж хэлээд байгаа ш бүр тэ. Тэгээд 2 замын тухай ярьсан, 2 модны тухай ярьсан баха, 2 байшингийн тухай ярьсан байгаа. Тэ 2 эзэн зэрэг үйлчлэхгүй гэдэг талаар ингээд ярьсан ба. За тэгээд бид нар өнгөрсөн 7 хоногт бас яг номлын сүүлийн хэсгийг бид нар юу гэж өндөрлсөн бэ гэхээр Христ төвтэй амьдрал гэдэг бол тэр хавчиг хаалгаар орохоор нарийн замаар явж байгаа амьдрал юм аа. Христ төвтэй амьдрал гэдэг бол. Энэ бол хэцүү зам, гэхдээ нэгүслэр дүүрэм зам багамаа гэж. Тэгээд эцэстээ энэ нь бол алдрын зам байх болно гэж ингэж хэлсэн. За өргөн зам дээр явж байгаа хүний хувьд бол одоохондоо ингээл олон нийтээрээ сайхан хандаа явж иж магадгүй. Гэхдээ төгсгөл бол ямар байх талаар айл хэдийн Библи бидэнд хэлээд сануулсан байгаа. Энэ бол тийм сайн төгсгөл биш ээ гэдэг үз. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа харааг минь нээгэж гэдэг сэдвээр сурнаа. За хажууд хүндээ хэлэхгүй. Харааг минь нээгэж эзэн гэж тэ. Ойлгосноо намайг уучлаарай. Жохоо аялахтай хэлсэн байж магадгүй сүүлийн үед англи хэлж жоох ингээд. За харааг минь нээгэж эзэн. За энэ бол та бидний хамгийн сүүлд хийх залбирал байгаа шүү. За сайн тогтоож байгаа. За хаадын дэд буюу одоо 2 дугаар хаад номын 6 дугаар бүлгийн 15-аас 23 дээр нэг юм түүх гарч байгаа. За 6 дугаар бүлэг эхлэнгүүд Арамын хаан ингээд яагаад ер нь энэ одоо Израилийг эзлэх гэсэн төлөвлөгөө маань их бүтлгүүтэд байна гэд яасан чинь төшмөдүүд нь юу гэж хэлсэн бэ гэхтэр тэр тэнд нэг иш үзүүлэгч байгаа. Элиша гэж хүн байгаа. За энэ хүн таныг одоо ингээд энэ ордон дотроо ярьсан үгийг бүр орон дотроо ярьсан үгийг чинь Израилийн хаанд дамжуулаад байгаа маа гэж. За тийм ичтэй нэг хүн байгаад байна гэж. Тэгээ тийм болохоор ерөөсөө хаамаг төлөвлөгөө чинь илчлэгчээд байна гэж ингэж хэлсэн маа. За тэнгууд нөгөө Арамын хаан тэр хүний л олоод ирэх гэсэн баг. Тэнгууд бүр ингээд бүр асар их одоо цэрэг морд цэргээ ингээд илгээсэн. Тэгээд Элишаг одоо ганцхан авчрахын тулд тэр Израилийн хааны тухайд дурдаагүй. Израилийн өөр хин хэсэг бүлэг хүмүүсийн тухайд дурдаагүй. Хиний тухай ярьсан гинэ? Элиша гэж яг тухайд бурхны зарцын тухай ингээд ярьсан байна гэсэн. За тэгээд одоо тэд нар чинь ингээд шүнжэнгөө явсаргаад ирсэн үү яасан ямар нэг юм болсон. За тэгээд яг энэ хаадын дэд номын 6 дугаар бүлгийн 15-аас 23 дээр хэвшлийг бид нар харах юм бол би та бүхэнд уншиж өгье. Тэгээд та бүхэн надтай бас хараарай. За би энэ 2019 оныхын хувилбарыг уншиж байгаа. Бурхны хүний зарцнаар, бурхны хүний гэдэг нь Элиша хэлж байгаа. Бурхны хүний зарцнаар эрт босоод гадагш гартал харагтун морд болон тэр бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарцсан Элишад. Аяа эзэн минь бид яах билээ гэв. Тэрээр хариулахдаа бүү айхтун. Учир нь бидэнтэй хамт байгчт нь тэдэнтэй хамт байгчтаас ч илүү олон юм агсан. Тэгээд Элиша залбиран эзэн түүнд харуулахын тулд нүдийг нээгэж гэж хэлжээ. Эзэн зарцын нүдийг нээж тэр харав. Харагтун Элишагийн бүхий л эргэн тойрондох уул нь галан морд тэргээр дүүрсэн байв. Арамчууд түүн рүү бууж ирэхэд Элиша эзэн залбиран энэ хүмүүсийн харааг хаагач гэж би гуйж байна гэв. Ингээд Элишагийн үгийн дагуу тэр буюу эзэн тэдний харааг хаажээ. Тэгээд Элиша тэдэнд энэ нь тэрхүү зам биш. Энэ хот ч өнөөх хайж байгаа хот ч биш. Одоо нэг арамчуудад хэлээд нь штэ. Тэд нар юм харахаа байц, танихаа байцсан гэсэн. Намайг дагахтун би та нарыг хайж буй тэр хүн дээр чинь аваачаа гэв. Элиша тэднийг Самар руу авчрав. Тэгээд тэд Самарт хурж ирэхэд Элиша эзэн тэдэнд харуулахын тулд нүдийг нээгээч гэв. Ийхүү эзэн тэдний нүдийг нээсэн тэд харав. Үзэгтэн тэд Самарын дунд байлаа. За одоо нөгөө дайснуудынхаа дунд орцсон гэсэн. Нэгсэндээ Израильчуудын дунд орцсон гэсэн. За
Тэгтэл Израилийн хаан тэднийг хараад Элишад эцэг минь тэднийг алах уу би тэднийг алчих уу гэв. Элиша хариулахдаа чи алж болохгүй. Чи өөрийн ийлд өөрийн ном сумаар олзулсан юм уу? Тэднийг юунд хөнөөх гинвэ? Харин идүүлж уулгаад эзэнд явуулахын тулд тэдний өмнө талах ус тавигтун гэжээ. Ингээд тэрээр тэдэнд зориулсан их найрыг бэлтгэв. Идэж уусныхын дараа тэднийг явуулсан тэд эзэндээ буцав. Арамчуудын дэрмийн бүлгүүд Израилийн нутаг руу дахин халдаж ирсэнгүй гэсэн баг. Аамен. За өнөөдөр бид нар энэ чанаас маш чухал те одоо өөрсдийнхөө зан чанарт хандлагт ингэж тусгаж авах ёстой тийм зүйлийг бид бүгдээрээ хамтдаа сурцгаах болно. Хамтдаа залбирцгаая. Бурхан минь энэ таныг бас хийсэн ажил үйлсийн талаар таны өөрийгөө илэрхийлсэн, илчилсэн энэ үйлсийн талаар бид нар сурч сонсож байхад эндээс та бидний зүрх сэтгэлд ярихыг хүссэн, бидний амьдралд үнэхээр тусахыг хүссэн тэр зүйлсүүдэд харуулж өгөөч, бидэнд ойлгуулж өгөөч гэж танаас гуйж байна. Тэгээ эзэн бидний итгэлийг та үнэхээр өсгөж өгөөч. Бидний сэтгэлийг та эмчлэн ангааж өгөөч гэж танаас би залбирая. Эзэн таны хүсэл биелэх болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Аамен. Аамен. За тэгэхээр одоо ингээд бүгдээрээ төсөөлөд үзье. Нэг өглөөс ирсэн чинь асар их ингээд морьтой цэргүүдээр ингээд бүслэгдсэн баг. Нэг өглөөс ирсэн чинь. Энэ чинь юу гэсэн үг юм? Одоо дайсан нууц чинь бүсэлцэн байна гэсэн. Өнөөдрийн амьдрал дээр бодё те өчигдөр зүг зүгээрс өнөөдөр сайхан инээдсэн маргааш өглөө босоод ирсэн чинь нөгөө уйл хүүхдийн юу урд өдрөө гэдэг шиг маргааш ингээ бүх амар их асуудлуудын дунд ингээд өөрийгөө орогдсон байна бүслэгдсэн байна гэдэг та төсөөлөд үз. Хамгийн түрүүнд бидэнд яг ямар сэтгэл төрөх бол гидл ирсэн айц хүүцтэй зүрх маань автагдана. Тэгэд ирээдүйн маань жоохон тодорхойгүй болж эхэллээ. Нөгөө бодож санаж мөрөөжсэн юмнууд одоо ингээд бүр талаар болох гэж юу гэж ингэж бодогдох үе ирнэ. Яг зарцнаар нь ч гэсэн Элишагийн зарцнаар ч гэсэн яг бидэнтэй адилхан тэд нар айц давтсан баг. За тэгээд тэд нар айсан. За тэгвэл бидний амьдрал ч гэсэн бид нар одоо жоохон эрүүл саруул ажиж болно те. Гинт өвдөхөд юу болох вэ те? Удаан хугацаагаар өвдүүл явах. Хийж бүтээх зөндөө олон юм байсан баг. Олон төлөвлөжсэн юм баг, аялж үзмээр, идэж үзмээр те хийж үзмээр байсан юм зөндөө байгаа ш та өвчнөөсөө болоод эмнэлгийн орон дээр хэвтүүл яа. Хэвтрийн хүн болоод хувирчул яа. Гинт одоо нөгөө та санхүүгийн баталгаагаа аль хэдийн олоод авчлаа гэж бодсон. Нэг өдөр нөгөөтг нь хөмрүүл яа. Санхүүгийн одоо асуудалд оруул яа. Дарамт тулгаруул яа. Гэр бүл чинь нэг өнөөдөр их сайхан байж бол харин хүн өөрчлөгддөг учраас гэр бүлийн одоо харилцааны хямралд оруул яа. Тэ бусадтай харилцаанд та хямралд оруул яах. Тэгээ таныг үйлчлэлд бас саад гарч ирэх үе та яах. Тэгэл үнэхээр бидний хариу үйлдэл бол ерөөсөө юу лээ? Яг нөгөө зарцнаар их шиг эзэн минь ээ. Тэ аяа эзэн минь бид яах вүлээ л гэцгэн тийм ээ. Тэгэхээр бид ингээ харж байгаа зүйлдээ үндэслэж айц тэ санаа зовлт бид нар автдаг бол Бурхны хувьд бол энэ өөр байдаг. Бурхан бодит байдлыг харж байгаа тэр мэдэж байгаа гэдэг бид нар хамгийн сайн ойлгож явах хэрэгтэй. Бидний итгэл найдвараа тавьж байгаа Бурхан бүх зүйлийг одоо утга учирыг ойлгож байгаа байхгүй мэдж байгаа. Яг юу болж төгсгөнч мэдж байгаа. Хаана нь хүнд юу тохиолдож хэнийг хаана нь яаж аварч ингэж та хамгаалахаас гэсэн Бурхан айл хэдийн мэддэг гэсэн үг байна. Аамен. Тэгээ Библиэр нэг тийм үг байгаа. Тэнгэрийн шувуудыг хэрэв Бурхан эцэгцэн зөвшөөрөхгүй бол тэр та нарын гар дээр унахгүй гэсэн тиймэрхүүтэй утгатай үг хэлсэн байна. Хүмүүсийг зах дээр нөгөөдөө чинь барьж аваад хэдэн бор зоосоор зараалгаа гэж байна. Эцэгцэн зөвшөөрөхгүй бол ийм юм болохгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний гар дээр ирж байгаа, гарч байгаа, тэг бидний бид амьдралаараа туулж байгаа, учирч байгаа, бас алгасан өнгөрч байгаа, харайж гарч байгаа жалгуу, дов бүх зүйлсүүд Бурхан бүгдийг бодож
төлөвлөсөн байгаа, бас мэдж байгаа. Энэ болгон дээр бидэнд тусалсаар ирсэн гэдэг бид өөрөөсөө мартаж болохгүй. Аамен. За эцэг их хүүхдийн одоо харилцаа бол үнэхээр олон зүйл бидэнд заадаг тийм ээ. Тэгээ бид нар баг залуу байхдаа одоо ингээл аав ээжийнхаа гэрээс л ерөнхийдөө бол хурдан л явчмаар тэгээ өөрөө бие дагаал дураараа баймаар ингээд санагдах үе та бүхэнд байсан нь. 18 нас хүрчээл аавынхаа гэрээс явмаар санагдаад байна гэж дуу байдаг байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд эн чинь юу хэлээд байгаа гэхээр залуу халуун хүчтэй эрчтэй байх үедээ бүх л юмыг өөрөө би хийж чадна. Би амьдрал дээр гараа бие дааж амьдрч эхлэх үедээ бид нар өөрсдөө хийж үзэх үедээ тэр болгон дээр пах энэ болгон дээр ээж маань аав маань ингээ захиж зааж хэлжсэн байх шүү гэдгийг бид нар хардаг. Өөрөөр хэлбэл аав ээж маань бидний амьдралд бидний зүрх сэтгэлд оюун бодолд тэд нар үргэлж хамт байгааг сутгах таахгүй. Яг энэ шиг бурхан ч гэсэн бидний амьдралд ингээ тэр бүр анханасаа давхуулаад тэр байсаар ирсэн гэдгийг бид нар юугаараа харах уу гэхээр үнэхээр бид нар өөрсдөө хизээж хийж чадахгүй, өөрсдөө хизээж олж чадахгүй, өөрсдөө хизээж эргүүлж чадахгүй тийм акшн тэр моментуудад яаж ингэж эргэлт гарч вэ? Яаж ийм азтай байв гэж бодох хүртлээр бид нар заримдаа төөрөлддөг. Харин бурхан бол үнэхээр энэ болгонд хамтааж бидэнд тусалсаар ирсэн гэдгийг бодох хэрэгтэй. Би баг байхад ингээд нэг чулуун байлтаа гэж хийдэг байлээ тэ. Тэгэл хажуу байрныхантайгаа ингээд одоо бодох нь ингээд бүр тэр нэг чулуунд хин нэг хүүхэд тархилгаа зөвхүүлээд өгөж болохоор байгаа байхгүй. Би одоо санах юм бүр ингээд том хүүхдүүд чинь ийм тийм нудрах шиг том чулуунууд шидэж байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд бид нар чинь энэ тийм төс гэж хаграал тань ерөөсөө. Тэгэл тэрнээс бултаж чадаад байл гэж бодоод байгаа байхгүй. Үгүй шүү дээ тийм ээ. Бид нар шаал ийм мунхаг юм хийж байгаа хүүхдүүд учраас. Хүн алчхаар л юм хийж байгаа боловч яг тэр болгон дээр бурхан хамгаалж ирсэн гэдгийг эргээ бодож байгаа байхгүй. Энэ үнэхээр бүр аюултай юмн донд явж байгаа шүү дээ. Дайнд оролцоод үнэхээр бас хүн өөхөх магадлал үнэхээр өндөр шүү дээ. 99% магадлалтай хүн өөхөх магадлалтай байхгүй ерөөсөө. Тэгээ хүн азтаадаа үлдээд байна үгүй бурханы хүсснээр л тэр хүн амьд үлдчихэж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Тэгээд ерөн зүгээр эцээцэд бид нар амьдралдаа их олон зүйлийг бид нар өөрсдийнхоороо хийж чадж гэн гэж бодоод явдаг. Гэтэл бурхны өгсөн өгөгдлөөр бид нар хийдэг гэдгийг бодох ёстой. Бурхны өгж байгаа боломжуудаар бурхны бидний амьдралд хийж гисэн тэр эргэлтээр дамжуулж бид нар олон зүйлийг амжуулж олон зүйлийг бид нар бас хүртэж амьдрдаг. Тэгээ энэ болгон дээр бурхан руугаа харж ийн үгүй ихэвчлэн өөрсдийнхөө амьдралын асуудлууд одоо өөрсдийн хүч чадвартаа бид нар илүү найдалгаа тавиад яваад байдаг. Израиль тухайн үед нэг тийм буураа улс байгаагүй. Тэгээ бас хаантай, бас цэрэг айрамтай тийм ээ. Бас тэр Израилийн хаан одоо тэр өөрийнх нь гарт тэр Арамын цэргүүд ороод ирэнгүүт нь эдрийг алчихгүй гэдэг ингэж байгаа тийм одоо эртээ бэртэ байгаа байхгүй юу. Гэтэл яг үнэндээ бол тэдний одоо өмнө нь тэр дайснуудыг нь бүр ингээд хэний ч цус урсахгүйгээр ингээд өмнө нь авчирч чадсан тэр бурхан өөрийгөө илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр Илиша юу гэж хэлээд байна вэ гэхээр та нар өөрсдөө сэлэмнэж хөдөлгөөгүй те юу гэлээ өөрийн ийд нум сумаар та нар энэ хүмүүсийг олзулсан юм уу? Эцэн тэднийг дагуулаад та нарын өмнө авчирч байна. Тэгээ бурхан хэрвээ та нарыг энэ хүмүүсийг одоо устгах гэсэн бол та нар устгана. Тийм ямар ч үг ирээгүй учраас энэ хүмүүсийг харин та нар хооллож ундлаад явуулаарай гэж байгаа. Тэр хүмүүсийн бодлоор бол тухайн үеийн тэр цагийн одоо дайны хуулиар бол ерөөсөө энэ байж боломгүй юм шиг байгаа байхгүй. Дайснууд гарт нь ороод ирж сайхан боломж юм биш үү? Одоо л нудраад авдаг цаг, одоо л дараад авдаг цаг гэж бодсон чинь яг үн шиг бидний амьдралд бас таны одоо сэтгэл санааг өмүүлсэн он удаан жилийн туршид танд өс зангидсан бидний бүр тарих толгоог эргүүлсэн бүр ингээд зовоосон тийм ядаргаатай харилцаатай хүн таны эргэн тойронд байна уу? Тэр хүмүүс байг тийм хүчтэй, байг тийм эртээ бэртэ явахгүй, байг залуу явахгүй. Харин яг таны өмнө бүр ингээд цохиод авах хэмжээний, хариуг авч болох хэмжээний тийм нөхцөл байдал ингээд учрах үед та өшөөгөө авах уу, үгүй юу? Есүсийг хүмүүс бараад авангуутал яадаг шүү дээ. Нөгөө Петр нууцсан байсан хутгаа гаргаж ирээл
Тэгэл нөгөө тэргүүн тахилчийн зарц тэр малчаас лөө тэрний чихийг авчиад чавчаад гэдэг шүү дээ. Гэхдээ тэр хүн алчч чадахгүй. Зүгээр ингээд зөрүүлээд ерөнхийдөө бол чихэн таарсан заяа. Тэгээ байлдч чадахгүй юм байхгүй. Тэнгүүд Есүс хэлж байгаа илд ингээ агсагч нь илдэндээ л өхөн. Чи юу таарна? Түүнийг л чи хурааж авна. Чи хүний амийг авал чиний амийг ч гэсэн хэн нэгэн авна. Чи хэн нэгэнд үсч ангидвал хэн нэгэн чиний эсрэгч бас өшөрхөн. Чи хэн нэгнийг сүрүүлвэл бурхан ч гэсэн чамайг сүрүүлнэ. Библи хэлээд байгаа шүү тийм ээ. Юу таарсан чи тэрнийг л хурааж авна. Харин Есүсийн номлол юу вэ? Ингэж хэлж байгаа шүү дээ. Би эцгээс гуйхад тэр ингээ бүр хідэн легон цэрэг гэж ярьдаг лээ. Санаж байна. 2000 легон цэрэгийг явуулж чадна штэ гэсэн. За хүмүүс болоод тэр янз бүрээр тоолдог. Тэгээ ойролцоогоор 2 сая цэгдээ одоо тэр тэнгэрлэг цэргүүд илгээж чадна шүү дээ гэж ингэж бурхан Есүс хэлсэн гэж хүмүүс үзэж байна. Тэгээд энийг бодох дээр Есүст бэр байгаач тэр энэ дэлхийг өөрчлөхийг хүсэхдээ тэр хүчээр биш. Яг нөгөө Ирмиа номон дээр хэлсэн шиг тийм ээ. Юу вэ? Хүчээр биш. Эрхмлээр биш. Өөрийгөө биш гэдэг лээ. Онийг баахан хэлдэг штэ. Та санаж нь санахгүй нь. Орд жоохон хуучин гэрээр аялаг юм шиг нэ. За харин миний сүнсээр миний ажил хийгдэх болно гэж хэлсэн. Тэгэхээр Есүс бусдын гарт орж байгаа нь энэ бол эцгийн хүсэл байсан гэдгийг тодорхойлсон байгаа шүү дээ. Гетсеман цэцэрлэгт очиод залбирч явах үед та хүсвэл энэ аягийг буюу тэр аяг гэж хэрэгэлсэн тэр үг нь хортой аягны тухай ярьж байгаа. Үхлийн тухай илэрхийлж байгаа. Тэгээд тэр одоо үхлийг уух гэж байгаа хүн байхгүй юу? Тэгээд энэ таны хүсэл дээ. Гэхдээ энэ аягийг надаас өнгөрүүлээч өнгөрүүлээч. Гэхдээ таны хүслээр болог гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний хувьд нэг бодлоо өөрчлөх ёстой. Христэд итгэгч хүн, Бурханд итгэдэг хүн үхлээс үхлээ айж болохгүй ээ. Нэг хаанагтай та сонсч ирсэн энэ үгийг. Бид нар үхлээс үхлээ айх хэрэггүй байхгүй юу? Есүс тэр өөрийн амийг бидний төлөө зориулахдаа тэр үхлийг тэр уусан гэдгийг бодох хэрэгтэй. Хор яагаад ингээд нөгөө бүр айгүй аимшигтай байдгүй гэхээр гадна талын шарх бол хүн эмчилж болно. Тэр хортой зүйл дотор ч орчихсон учраас энэ бол эмчилгээд үнэхээр хэцүү. Ер нь бол үхэх магадлал бүр маш өндөр байхгүй юу? Тэгэхээр тийм учраас тэр Есүс бас тэр үгээр хэлж штэ. Тэгээ аава та хүсвэл одоо энэ үхлийн энэ аягийг надаас зайлуулаач гэж хэлэхдээ би үүнээс татгалзаагүй гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Бидний төлөө энэ үхлийг тэр амссан байна гэж хэлж байгаа. Тэгвэл бид нар заримдаа ингэж боддог штэ. За ингэж зовж байгаа өхөөдөг ил гэж бодох үе байж магадгүй. Хүнтэй хэрэлзээд муудалцаад гэр бүлийн асуудал гараад эсвэл одоо янз бүрийн санхүүгийн асуудалд ороод бихаа өвдөж ингээл зовоол ингээд за ингэж өвдөж зовж байгаа нь үхчтэй мүү гэж бодох үе танд байж болно. Энэ бол та бидний шийддэг, сонгодог арга ерөөсөө биш байхгүй юу? Энэ бидний сонголт биш. Энэ Бурхны эрх мэдэлд байдаг зүйл байхгүй юу? Тийм учраас бид нар юунд хүрж болохгүй гэж үхэл гэж зүйл бид нар хүрч болохгүй байхгүй. Бурхан өгсөн өгөхөөр хүссэн төлөвлөсөн тэр өдөртөө л бидэнд өгөх бол. Тийм учраас та нар ийшээ тийш аялахдаа нөгөө Паул хэлж байгаа шүү дээ. Ийшээ тийш аялахаар явахдаа ч юм уу Есүс ч хэлж байгаа эзэн хүсвэл гэж ярьж байгаараа гэсэн баг. Эзэн хүсвэл. Нэг Daniel Lam гэдэг лөө Daniel Lam ч гэлөө нэг тийм Канадын иргэн хятад нэг юм саятун хүн байсан. Тэгээ тухайн үед л тэр бүр multi-millionaire тийм хүн байсан маа. Тэгээ энэ хүн баян болцсон ч гэсэн тэр итгэлээ хизээж хаяагүй. Тэгээд тэр эд хөрөнгөө тэр юунд зархаар шийдэх тэр энд сүм чуулган байгуулагдах те бас библийн сургуулиудыг босхын төлөө бас эд хөрөнгөөс зарсан баг. Тэгээ тэр хүн онгоцны ослоор насурсан. Онгоцны ослоор насуурсныхын дараа түүний хийжсэн тэр ажил үйлчлэлийг нь 9 хүн хувааж авсан гэж боддоо. Тэр хүн ямар их юм хийдэг хүн байсан байна те. Тэгээ тэр хүнийг одоо тухайд юу хийгээд яваад байгааг нь мэддэхгүй. Монголд одоо тэр чи 90-ад оны ихээр ирээл нэг сургууль эхлүүлээл явжсэн. Тэр сургуульд нь би явсаар байгаад тэр сургуулаа дараа нь төгссөн байхгүй юу. Тэгэхээр тэр хүний тэр үйлчлэл нь
яг бүр юм социалист дэглэмтэй байсан улсуудад бүр 15 жилөө тийм сургууль, библийн сургууль байгуулсан байгаа. Тэгэхээр ийм бүр ингээд нэг имийг зорьсон тэг хандлагатай бие гамнах. Тэр баян хүн чинь нэг сайхан сууж идэх юм одоо. Тэгээ энэ тэнд ингээ гар хүлээ цогчихгүй гэд ингээд бие ингээд одоо тэг нөгөөл ингээ суужаж болдгоо юм уу? Хүн цалинжуулаад явуулж болдгоо юм уу? Энэ одоо яасан бодлого хүн бэ гэж бодохоор байхгүй. Гэтэл тэр хүн би бол бурхны зарц. Тэ? Би бол бурхандаа л үйлчилдэг. Бурхан намайг яв гэсэн бол би тийшээ явна. Тэгээ тэр хүнийг одоо амьдралын талаар ингээд одоо бодож авах чинь ингээд нэг юм азгүй тохиолдолд ингээд онгоцны сүрлээр ингээд ослоор нас урчглаа гэж харагдгаар ч гэсэн үгүй бурхан энийг л төлөвлөсөн байгаа байхгүй. Тэгэхээр анд нөхдөө би өнөөдөр та бүхэн загч байгаа тэр зүйл юу гэхээр үхэл гэж зүйл бол бидний сонгоддог зүйл ерөөсөө биш. Бидний сонголт биш байхгүй юу? Тийм учраас л бид нар ерөөсөө яаж болохгүй юм байхгүй юу? Нэг амийн хорлох тухай бодож болохгүй. Тэгээ энэ бол буруу гэдэг нь ийм учиртай байхгүй. Тэгэхээр бидэнд амьдрахыг зөвшөөрсөн бурхан нэг өдөр биднийг буцааж авах өдрөө төлөвлөсөн байгаа. Тэгээ тэр хугацаанд л тийм ээ бурхан бидний амьдралд ажиллаж бидэнтэй хамт тэр хийхээр төлөвлөсөн зүйлийнхаа ургацыг үр жимсийг л бурхан дараа нь биднээс асууна. Тэгээ ямар ч үр жимсгүй байгаад бурханы өмнө очивол бид нар юу хэлж хуухаа мачхуу гэдэг асуудал гарна гэсэн. Тэгэхээр номер 1 бид нар номер 1 бас ойлгох ёстой зүйл нь бид нар үхлээс айсандаа болоод бид нар маш их одоо нөгөө хувиа хичээлд эхэлж байгаа үхлээс айснаасаа болоод бид нар өөрсдийнхөө төлөө амар их юм хийж эхэлдэг баг. За яг нэг цагаасар дээр нэг хүнтэй таарлцсан чинь юу л хүн байна л да мах иддэггүй хүн байж таарлаа. Тэгсэн нөгөө хүн чинь тэр одоо тийм юм хийвэл юу яавал гээл тэ мах цах иддэггүй ингээл айтайхан тааруулаад байвал ер нь элбэг 100 наслана гэж байна. Яаж мэдээд байна вэ? Тэгээд тийм жоохон ингээ гидэн хөдлөө суугаад байлаа. Тэгээ одоо хэрэлцэн бол энэ булаа болно өстэй тэ энэрэн сүмийн пастор чинь мангар хэрүүлчих юм байл шүү дээ. Нэг одоо цагаасарын золгууд хийж явж ээж бас тэгээ айлт хэрүүлээгээд хэлтэйш. Бас л их л юм нарийн харж байгаа байхгүй. Хоёрдугаарт нь би та бүхэнд бас нэг зүйлийг бодоосоо гэж хүсэж байгаа. Биднийг айцд хүрэгдэг тэр санаа зовлт хүрэгдэг тэр зүйлийн шалтгаан болол бид нар юмыг дэндүү нарийн харж гаддаг. За бид нар махан дуртай юу? Зарим махан дуртай хүн байна уу? Мах идэг хүн байгаа ч тийм бүгдээр л мах идэг ш. За бүр ингээд нөгөө томруулд тэ шилний доор микроскопны доор тэ бүр томруулдаг юм шилний доор нөгөө махнасаа нэг жохон хэсгийг аваад тавиад үзье. Яг идгэж байгаа махнасаа. Нөгөөдг нь шарсан, болгосон, болгоогүй хамаагүй. Ямар сонь юм тэндээс харах бол бид нар нэг нөхөр байгаа шүү дээ. YouTube дээр дандаа нөгөө юу хийдэг. Хоол хүнсний авчраад нөгөөдгөө ингээл нөгөө микроскопоор харж байгаа. Томруулдаг шилээр. Дүүрэн нян юм паразит байгаа шүү дээ. Нян микроб тэгэл бүр ингээд гидсэнд янз бүрийн өвчин үүсгэж болох тийм туузан хорхон морхооны хүртэл үр явж байгаа байхгүй. Бүгдийг нарийн хараад байвал идэх юм нэг ч олдохгүй бидэнд. Бүр нөгөө бид нар чинь ногоон салаад гэж идчихэж байгаа шүү. Бүх ногоогоо түүхээр нь идчихэж байгаа шүү дээ. Салаад чаа. Салаатанд дуртай хүн байна уу? Нарийн үзэх юм бол бид нар нэг салаад идэж чадахгүй. Тэн дотор зөндөө сони юм байна. Тэгэхээр бид нар одоо хитрхи зарим юм дээр хэрэггүй юм дээр хитрхи нарийн ингээд нэг талаар нарийн ингээд нөгөөдгөө ингээд ухах юм бол бидэнд хэрэггүй байгаа байхгүй. А зарим юмыг бүр ялангуяа маш чухал зарим юмыг бид нар нягтлан харах ёстой энэ итгэлийн амьдралын тухай. Бурхантай харилцааны тухай л. Босод өөр юм болгон ерөөсөө Есүс хэлж байгаа шүү дээ. Хүний амаар орж байгаа зүйл бол хүний бузралдаггүй. Хүний амнаас дотроос амнаас биш. Дотроос гарч байгаа зүйл гарч тий хүний өөрийн амьдралыг нэхэр бас бузралдаг гэж ингэж хэлээд байгаа. Энэ нөгөө хандлагын тухай ярьж байгаа. Энэ үжил бодлын тухай ярьж байгаа. Энэ нөгөө үг хэл ярианы тухай ярьж байгаа гэсэн утгатай. Нэгээр бидний нарийг хандах ёстой тэр зүйл нь бидний дотор хүнээс гарч байгаа хандлагын тухай ярьж байна гэсэн. За тэгэхээр заримдаа бид нар ингээд нэг ийм юм ба. Манай эмэгтэйчүүд
За битээ чолоо шидээрээ. За манай эмэгтэйчүүд ерөнхийдөө бол нэг гэр бүл дотроо хамгийн их одоо нэг эрсдлийг тооцогч нар байдаг заа. Тийм юм мэдвэл үхэн, ийм юм мэдвэл хавдартай болно, ийм юм мэдвэл өндөр болохгүй, ийм юм мэдвэл одоо сахартай болно, ийм юм мэдвэл ингэн бүх юм дээр. Тэгээд яг ингэж ярьж байхдаа та бас нэг юм бодох хэрэгтэй. Ингүүл чи үхэшүүл гэж хэлээд байгаа байхгүй юу? Ингүүл чи үхэшүүл гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн түрүүнд та бүхэнд хэлсэн нөгөө зүйлээ өөрөө буцаад чи. Үхэн гэдэг нь тэр хоол шийдэж байгаа асуудал юм уу? Миний бас сонголт юм уу? Үгүй шүү дээ. Үхэх цагтаа үхэн. Харин бид нар нэг зүйл дээр тогтох хэрэгтэй болно. За сахарын одоо шижинтэй байж сахар идэл явуулаа юу болохоо. Би бол яг үхэх цагтаа бол нилээн бүр ингээ муудсан л үхнэ гэсэн. Алингаа алдсан гэж үхнэ гэсэн. Харин тэр болт нэг жоохон сэмгэр бай гэвэл энэ нь миний одоо хариуцлага болж байгаа гэсэн. Харин эмэгтэйчүүд та бүхний хувьд тэгээ бас нэг зүйлийг анзаараарай. Хитрхи юм болгоныг нэгт нарийн хараад тэр болгон дээр ингээ болгоомжулсан нэг алхам хийх гэж оролдохдоо дандаа энэ дээр алдаа гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны үргэлж 100% зөв гэж юу? Таны ярьж байгаа болгоныг хүн дагах ёстой гэж юу? Амьдралд эн чинь 100% хэрэгтэй зүйл гэж юу? Ирчүүд хамгийн их ер нь стресс багтаа байгаад нэг жоохон удаан хөксөрдөг гэсэн яриа байдаг штэ. Тэр үн чухлыг мэдэхгүй. Гэхдээ ирчүүдийн хувьд бурхан жоохон юм нэг юм юмыг нарийн ингээл бодоол шаналх тийм юугүйгээр орон зайгүйгээр жоохон маанаг дөвхтэйсэн заяа. Тэгээ юмыг айгүй амархан мартын штэ тийм ээ. Тэгээ нэг юм жижиг сайжиг юмыг ягаад хоолоо идэж явахдаа за би өстө 2 вандуу идлээ. Энд миний биеийн тэд болон ийм нарийн юу ч байхгүй штэ. Зүгээр амт гоё байна, мах байна уу, махаа идлээ. Тийм нэг идэх дуртай юм а таашаалаа тэгэл болоо. Тэр дараа нь өвднөө, хавднөө эрэгтэй хүн энд бол ерөөсө хизээж ер нь маш цөөхөн хүн л тэг ирчүүдээс эндээ санаа тавьдаг баг. Ихэнхдээ бол бид нар нэг тоодгүй үстэй. За манай цогтах те. Одоо өнгөрсөн энэ 80 жилийн туршид идэж байгаа юмдаа бол ингээл бүр нарийн тооцоо гаргаад та ингэж явсан үе байна уу? Энэ ихэнхдээ зүгээр бодохгүй л идэнэ сте. Би хүн болгоны үзэл баримтлалыг нь амьдралдаа тогтоосон хэв маягийг өөрчлөх гэж оролдоогүй. Гэхдээ айцсаас алах арга зааж гэж байгаа. Хитрхи битгий нарийн байгаад те. Хитрхи битгий ингээд нөгөө ухаад, нэгтлаад болоогүй зүйлээс болж битгий айгаад байгаа. Тэс ер нь бол ингээд хаяа бас нэг сошиал нэг юу явдаг штэ. Нэг юм инээдтэй видеонууд явдаг штэ. Нэг за нэг эхнэр нөхөр хоёр явж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөхөр нь жолоо байраад явжсэн чинь нөгөө кадр солигдоод яг машин ингээд мөрөглөө. Тэгэл нөгөө нөхөр ингээд бүр эхнэр нь хашгираад ингээд хоо яа зогсоож идэр гэл ингээд нь сандраал зогсож байгаа байхгүй. Тэгэл яг бодит байдлыг харуулсан чинь нөгөө машин төө хэдэн метрийн цаана байгаа байхгүй. Төө тэн гудамжны үзүүрт байгааг харангуутаа зогсоож гээд орилж байгаа байхгүй. Яг энэ тухай ярьж байгаа. Бид нар өмнөөс тэ одоо би эмэгтэй хүнийг болохгүй эрэгтэй хүн ч гэсэн заримдаа ийм алхам гаргадаг. Яа зарим нэг шийдвэр наад чинь бүтэхгүй яагад бол чи аюултай байхгүй л гэдэг ингээд байдаг. За бурхан бидний үхэл амьдралыг шийддэг юм байна. Энэ бурханы гарт юм байна. Тэр өдөр нь тодорхой юм байна. Тэр өдрийг та мэдэхгүй юм байна. Хүлээн зөвшөөр. Харин тэр өдрийг ирэхийг бид нар хүлээгээд юм уу эсвэл тооцоод ямар нэгэн зүйл энэ дэлхийд яаж байгаа тэр ерөөсөө утгагүй. Ямар ч үр ашиг байхгүй. Яг өгөхөд ирэхээр би одоо нэг амиа тэг амьдралаа сунгачаар нэг тийм зүйлийн төлөө би мөнгө хураая гэж бодож байвал энэ чинь ерөөсөө утгагүй байхгүй. Би бүр тийм хэлжээс хүн сонсч байсан. Би ерөөсөө хагартлаа баяжчаад яг өгөхөд ирэхээр нөгөө тарих маргаа шилжүүлдэг юм уу яа тийм нөгөө ингээд жоохон залуу бие рүү орчин гэсэн тийм ярьж байгаа. Нөгөө бид нар иймд итгэдэггүй. Ийм хийж болохгүй, боломж байхгүй. Бурханд л бидний амьдрал байгаа. Түүний гарт байгаа шүү дээ. Тийм учраас болоогүй юмнаас тий бас өөртөө шийдэж чаддгүй юмнаас, өөртөө өөрчилж чаддгүй юмнаас өгтлээ битгий аагараа л гэж хүсэж байна. Тэгээ бидний амьдралд нэг төр зүрийн асуудал ингээд тохиолдонгууд бид нар бурхан минь ээ гэж дуутахаасаа илүү, залбирахаасаа илүү ихэнхдээ бид нар яадгүй. Одоо яана яаж шийдгүүл гэж боддог. Тэгэхээр асуудал дээр бидний анхаарал ингээд төвлөрөхөд айц санаа зовлт тэндээс гарч ирж байгаа. Асуудал дээр анхаарлаа тавингууд.
бид харж байгаа зүйлс дээр үндэслэж айж имээдэг бол харин Бурхан бодит байдлыг нь мэддэг гэсэн. За бидний хувьд ийм хязгаарлагдмал хараа байдаг. Алив нэг зүйлийг харахтаа бид нар бүрэн харж чаддгүй, бүрэн утгаар ингэж ойлгох боломжгүй юм шиг бидэнд санагдаж байгаа. Харин Библиэлд харах юм бол хэрвээ Бурхантай хамт бол, Бурханы оролцоотой бол биднийг харж чаддгүй зүйл дээр илүү өөрөөр харах боломжтой. Бодит байдлаа бодитоор үнэлэх боломж бидэнд байдаг юм шиг. Өөрөөр хэлбэл бид нар Бурхантай холбоотой байх үед, Бурхантай итгэж явах үед тахгүй. За нөгөө зарцсан яасан, гадаад нөхцөл байдлыг харсан, дайсны хүчийг харсан, бүслэгцнээ харсан, тэр бодит байдлыг бүгдийг харж чадаагүй. Бид ч мөн адил нөхцөл байдлыг хардаг, аюул болон хохирлыг ч гэсэн бид нар таамагладаг. Гэхдээ Бурханы оролцоог бид нар энд харж чаддгүй. Яг л бидний хараа хязгаарлагдмал учраас. Айц ихэвчлэн тэр харааны дутагдaltaй байдлаас төрж байгаа. Одоо энэ бид нар сүнслэг байдал, хандлага, Бурханы өгж байгаа тэр ивэлийн талаар ярина гэсэн. Марк номын 4-р бүлэг дээр Есүс дагалдагч нартайгаа хамт завин дээр гараад ингээд яасан. Есүс шүнжэнгөө өвчтөе хүмүүсийн төлөө залбирч, муу сүнсийг хөөж ингээд сүнслэг тулаан хийсэн. Өдөр нь номлодог хэдэн бүр цагаар хамаагүй алхаж ингэж газараас газарт явж ирсэн. Тэгээд тэд нэг удаа юугтэй замаа товчлохоор шийдсэн. Тэгээд завин дээр гарсан. Тэгээд заваар нөгөө Галил нуурыг гаталж явах үед Есүс завин дээр бүр ингээд нам унтчихсан байгаа. Нам унтчихсан. За дагалдагч нар нь ингээд за нуурын нөгөө тал руу л явхандаа гэж сэлүүрдэжсэн. Гэтэл салхи дэгдээд шуурга болсон. Тэгээд тэд нар бүр ядарч гэлсэн. Тэгээд сүүлдээ нөгөө шуурга нь бүр ингээд их болоод бүр живг шинжтэй болоод ирэнгүүтээ тэд нар Есүсийг дуудаж байгаа шүү дээ. Багшаа, бидний үхэх нь юу танд хамаагүй юм уу? Та ингээд юусэн айдгүй юм байж, та ингээд унтдгийн байж, тэ бид нар чинь ингээд хүмүүс юм чи бид нар ч үхээд үгүй шүү дээ л гэж байгаа юм. Есүс босч ирээд салхийг зэмлсэн шуурга намцсан. Бүгдээрээ чимээгүй Есүсийг юу гэж хэлхийг хүлээжсэн. Есүс юу гэдэг лээ? Тэ. Итгэлтэй багтай хүмүүсээ, өчүүхэн итгэлтнүүдээ та нар юу санаа зовсон юм бэ гэж хэлсэн. Тэгэд Есүс юу гэж хэлээд өгөхтөр би бүх зүйлийг захирдаг, мэддэг болвол тэ та нар намайг дагдаг бол та надад найзсаар л байх хэрэгтэй шүү дээ гэсэн баг. Далаа тэр нуурын ус ихэлдэ. Тийм ээ? Шуурхтай үед бүр чих амарх. Гэвч эзэн өөрөө хамт байгаа гэдгийг бид нар заримдаа мартчихдаг. Итгэл маань сул учраас эзнийг асуудлаасаа жижигрүүлж бид нар хараад байдаг. За энийг анзаараарай. Асуудал дэгдэх үед бидний итгэл хэрвээ сул байвал асуудал том, эзэн жижиг харагдана гэсэн. Бүр ингээд амьдралын асуудлуудаас салж чадахгүй байснаас болоод тэгжсэн хүн би мэдчихлээсэн л та. Мэдэж л та санаж л та тэр үнийг. Тэгсэн тэр хүн юу гэсэн гэхээр би ер нь энэ христчэн байха боллоо гэсэн. Яасан гэсэн. Асуудал салхаа очлаа. Чи тэгээд христчэн байха боллоо гэдэг яг асуудлаас бүрэн салах юм уу гэсэн чинь бас аргалж болдог өөр шашин машин байна гэсэн баг. Тэгээд найзаа чи өстө шал буруу бодоо яваад байна гэж. Чи тэндээс ирсэн биз дээ. Тэгээ одоо яагаад тэр лгөө буцаж шийдэж чадаагүй тэр газар руу буцаж явах гээд байна шүү дээ. Тэгэхээр Христэд итгэл бол хизээч юм амьдрал чинь үргэлж юм тэр нөгөө юу гэдэг лээ шулуун юм дардан байна гэж юусаа хэлээгүү. Энд чинь уул даваа хад тэрнийг давнаа л гэсэн үг шүү дээ. Ингэх тусам бидний хүл чангарна, ингэх тусам бидний сэтгэл санаа өөдрөг байна. Зоригтой болно, бид нар илүү хүчтэй болно, бид нар илүү Бурхандаа найддаг болно, бидний зан чанар, хандлага өөрчлөгдөнө гэсэн үг байна. За тэгвэл итгэлээр өсөх үед асуудал чинь яана гэсэн үг. Жижиг харагдаж, харин эзэн маань бидэнд том харагдаж эхэлнэ гэсэн үг байна. Амен. Нэг имэ санаж.
Яг нөө тийхгүй. Имээ одоо таны төлөө юу гэж залбирах уу өдр гэл. Айгүй тухай чинь нэг залуу халуун өдөрдөгч нараас болохоор айгүй хүмүүс нар очиж гар тавина. Тэгээ цуглаа ингээл нэг заав бүр тийм тусгай цагтай. Тэгээ сууж байгаа хүмүүс төр очиад гар тавиал. Тэгээ нэг хин битэр яваал гэсэн чинь имээ таны төлөө юуны төлөө залбирах уу гэсэн чинь. Гэхдээ имээгийн хөдлөд залбираад одоо хөгшөөхөө өвдөжил таараа хөгшөөхөө хөл гарна хөндөртэй байж л таараа нас яаж байгаа доройч л байгаа. Гэхдээ энэ бол зөв би үүрэх ёстой юм үүрж байгаа. Болтгорол олно өшөө илүү муудан л харин манай хүүхдүүд л ер нь жоох итгэлийн амьдралаар амьдрахгүй байна л гэдэг хэлсэн баг. Яг зөв хараа байхгүй. Яг зөв хараа байгаа. Бид нар чи ингээд нэг яас нуруугаар хатгачлаа. За одоо өнөөдөр ер нь бол итгэл мэтгэлийн үйлчлэл ярихгүй шүү ингам. Тэ өнөөдөр бол хойшлол үхлээ. Бүх анхаарал нь нуруунд дээрээ. Тэгээ ерөөсөө юу нэг итгэлийн амьдрал тийм байхгүй ингэж болох гэдэг бол буруу гэдгийг хэлж байна гэсэн. Тэгээ тэр имээгийн хувьд бол манай бурхан бол үнэхээр том шүү. Минь надад байгаа асуудал өвчин зовлоныг өдөр тутмын нэг те одоо гиз дотор янз бүр болж байгаа тэр хажууд нь юуч биш штэ. Манай бурхан ч том бурхан байхгүй гэсэн. Еврей 11-ийн 1-дээр юу гэж хэлсэн байдаг вэ? Итгэл гэдэг бол юу лээ? За хамт уншъя 1 2 3 юу гарч байгаа? 11-ийн 1 штэ. За тийм л юм байж л тээ. За ямар ч байсан ингэж итгэлгүйгээр итгэл бол найдаг зүйлс юм бол бодит байдал харагдахгүй зүйлс юм баталгаа юм гэсэн. Аамен. Итгэл гэдэг маань бидний найдаг зүйлс юм бодит байдлын тэ харагдахгүй байгаа ч гэсэн тэр зүйлсийн маань баталгаа болж өгдөг юм гэж хэлсэн. Харагдахгүй байгаа уулзаж үзээгүй бурхандаа итгэнэ гэдэг чинь түүний оршин байгааг бид нар илэрхийлж байна гэсэн үг байхгүй. Тэгээ огт юм худлаа юмд бид нар сүлдээ итгэхгүй болчихж байгаа шүү дээ. Одоо ингээд 30 хэдэн жилийн өмнө чинь ингээл тэ одоо коммунист нийгэм тэр социалист нийгэм гэдэг чинь энэ дэлхий дээр ерөөсө хаанч байхгүй сайхан нийгэм юм аа л гэдээс. Гэтэл үнэндээ бол энэ нь юм завхарсан нийгэм байсан шүү дээ, тийм бурхангүй нийгэм байсан шүү дээ. Бид нар бурханаас холдуулж бид нар бурханд итгэх биш хүнд итгэж нам тэр одоо нийгмийн тогтолцоонд бид нар итгэх итгэлийн тухай яриад байсан байгаа байхгүй. Гэтэл бид өнөөдөр Христэд итгэгч хүмүүс бидний хувьд хамгийн түрүүнд итгэл найдвараа тавих ёстой тэр нэгэн бол бурхан байгаад байгаа. Ингэж л бид өнөөдөр амьдарч байна гэсэн. За энэ Элиша гэж хүн одоо өглөө сэрэл зарснаар ингээл бөөн шуугаан болоод ой эзэн минь одоо яана бэ аяа тэ одоо энэ дүүрэн гээд сэргүүд хүрээд ирсэн минь одоо яана вэ гэсэн. Элиша бид нартай хамт байгаа нь тэднийхээс бүр хамаагүй олон шүү гэж хэлсэн баг. Бид нартай хамт байгаа нь тэднийхээс илүү байгаа гэж хэлсэн. Тэнгүүт чинь тэд нар харж чадахгүй ч та юу яриад байгаа юм бэ? Харин Элиша бурхнаас гуйж тэдэнд харуулж өгөөч. Эзэн минь ээ нүдийг нээж өгөөрэй гэсэн. Тэдний нүдийг бурхан нээхгүй тэр уулсын оройгоор тэднийг бүсэлчихсэн юу байсан бэ? Галан морд тэргийг тэд нар харсан юм а гэж хэлж байгаа. Тэнгэрлэг дайчид тэнд байсан гэсэн. Элиша хайсангүй яагаад? Бурхан хамт байсан учраас. Бурханы дайчид өнөөдөр хамт байгаа учраас. Бидэнтэй хамт байгчт нь тэдэнтэй хамт байгснаас илүү олон юм а гэсэн баг. Элиша нөхцөл байдлыг биш бурханы бодит байдлыг харсан. Тийм ээ? Тэр зарцгийнхаа төлөө залбирсан. Тэгээд эзэнтэй түүнд харуулахын тулд нүдийг нээгэж зарцынууд нээгц тэнгэрлэг даачдыг хамгаалж байгааг харс. Бурхан тэр үед л зөвхөн ирсэн биш аль хэдийнэ тэдэнтэй хамт байсан гэдгийг бас илэрхийлж байгаа. Бидний залбирал ихэвчлэн эзэн минь ээ нөхцөл байдлыг өөрчилж өгөөч л гэж залбирдаг. Гэтэл бурхан аль алийг чаддаг гэдгийг бас Есүс харуулж байгаа шүү дээ. Нөгөө саа өвчтэй хүнийг Есүсээр авчрангууд Есүс юу одоо нөгөө эргэн тойронд нь түүнийг шүүгээ зогсож байгаа хүмүүс хандаад тэгж хэлдэг штэ. Ер нь чиний өвчин чин эдгэрсэн те одоо бос дэвсгэрээ аваад гэртээ харгиж хэлэх
Эсвэл нүгэлч нь уучлагдлаа гэж хэлэх хоёрын аль нь амархан бэ гэж ингэж асуудаг тийм ээ. Яг гэвэл Иесус төрүүлээд нөгөө хүн тандаа юу гэж хэлдэг вүлээ? Хүмүн нүгэлч нь уучлагдлаа гэсэн баг. Тэгсэн чинь Бурхан л хүний нүглийг уучладаг штэ. Тэг бид Есүс хизээч тэг одоо нэг юм оргүй тийм хоосон хин нэгний санаанд оромгүй юм ингээд зүгээр бодож байгаа тийм залтай аргаар тэр ажиллаж байгаагүй. Хүмүүс тухайн үед тэр шашны бүлгийн тэр хүмүүс тэр шашны мэндагтангууд тэд нар тэгж хэлдэг байсан байхгүй хүн рүү хандаад. Чиний нүгэл уучлагдчихлаа гэж хэлдэг байсан. Яагаад тэд нар яг Есүс шиг тэгж одоо үхлээс хүнийг амьдруул сумгааг тэр босгож тэг одоо савчтэй нэг идгээж тэг хараагүй хараатаа болгож хилгүүг нь тэр хилтэй болгож чадаагүй байхгүй тэд нар. Тэр бол жинхэнэ үнэхээр хүчрхэг юм юр бусын гайхамшигтай зүйл байгаа. Есүс энийг хийж чадна. Гэхдээ тэр яагаад тэр чиний нүгэл уучлагдсан гэдэг үгийг хамгийн түрүүнд сонгосон бэ? Хоёр шалтгаан байж болно. Нэгдүгээр нөгөө эргэн тойронд нь Есүсийг шүүж байгаа тэр хүмүүс та нар ч гэсэн ингэж хэлдэг. Хоёр дахь шалтгаан нь юу гэхээр тэр хүнд хандсан үг байхгүй. Чамааг Бурхан уучлж байна гэсэн тэр үг. Чи одоо харин гимшээрэ гэсэн тэр санаа. Нэгүслээ урьдлаад өгж байгаа санаа. Тэгээ нөх хүмүүс бүгдээрээ боцсон Есүсийг. Энэ одоо Бурхан биш үжиж яагаад ингэж те хүний нүглийг уучлна гэж юу өдр гэдэг ингээд ярьсан. Харин юу гэж өгтөр. Хүний хүү буюу те Бурханы хүн би. Би нүглийг ч уучлна бас түүний өвчнийг зэдгэх эрх мэдэлтэй гэдгийг та нарт би харуулахыг тулд өмнө хийж байна. Тэгээд нөгөө хүнийг эдгээсэн баг. Хүн болгон бүгд л дотроо ингээд хоорондоо яриад гайхан шагшиж ярьж байгаа хэлж байгаа тэр зүйлүүд нь ямар юм хуурц мэргэн тэгээ түүнээс гарч байгаа энэ хүч чадал зөвхөн Бурханд л байх тийм хүч чадлыг анзаарч харсан. Бурхан бидэнтэй үргэлж хамт байсаар ирсэн баг. Яг л асуудал ирэнгүүт биднийг дуутахад ирсэн гэж ерөөсө бити ойлгоорой. Бурхан тэнд байсаар л. Заримдаа нэг жоохон хошин маягаар төсөөлөх гэж үздэг. Манай гэрт чинь одоо баг бахад манай гэрт чинь ингээл дандаа охтууд байгаа юм чаа. Ингээ охтууд чинь ингээ уулга алтгаараа ээжээ гэл ингээл орилдог штэ. Тэгсэн манай ээж нэлээ алиа хүн л дээ. Тэгээд цуг ингээд хоол хийжсэн ч үлээ нэг нь авчиад нөгөө гал дээрээс тогоо авах гэж байгаа гараа ингээ хайрахгүй юу. Тэгсэн ээжээ гэдгсэн яасан бэ миний хөөг хажид зогсчихсэн. Тэгээд тэгсэн чи би таныг дуудаг бол. Тэгээд чи ягаа ээж гэдэг байгаа ингээд. Тэгээд бид нар яг бас заримдаа ингээд амьдралын асуудлууд ингээд тохиолдох үед тэг ингээд бурхан минь гэл ингээд дууддаг тийм ээ. Бурхан яг тэр үед чинь таныг одоо ингээд бүр чухалчлан залбирахад зөвхөн ирж байгаа гэсэн утгатай биш. Тэр үргэлж бидэн дээр хараагаа тавьжсэн гэдэг бодох хэрэгтэй. Энийг битгий мартаараа тий Бурхан үргэлж бидэнтэй хамт байсан шүү. Амен. Тэгээ ингээд бодохоор бид нар жоохон нэг юм азгүй яозгүй тэр үеүдээ бид нар санана. Тэр өдрүүдэд энэ Бурхан ер нь хайцсан байх уу? Тэ хамгийн бол ингээд бүтлгүй бүр ингээд өстө нэг бүр оронгороо иргэцэв шиг санагдажсэн. Тэр өдрүүдэд ингээд Бурхан хаана байсан бэ гэж асууж магадгүй Бурхан тэр үед хамт байсан шүү. Тэр үеэс чинь болж тэр үед Бурхан таны дотор ажилласнаас нь болж та өнөөдөр энд сууж ийн гэдэг бодох хэрэгтэй. Олон хүмүүс бидэнтэй мөр зэрэгцэж эзэн лүү ирж эзнийг эзэн гэдээ дуудаж явсан боловч шантарсан замаасаа иргсэн гэдгийг та нар харж байгааз. Эцэст нь тэр ялагчл мөнхийн улсад орно гэдгийг Библи хэлж байгаа. Зөвхөн ялагчл мөнхийн улсад орно. Ялагчл мөнхийн улсад орно. Юуг ялах юм? Тийм ээ? Бурханаас төөрсөн тэр амьдрал руу эргэж явахгүй. Нүгэлтэй энэ харахгүй ертөнцийг ядах тухай ярьж байгаа. Тэр ялагчл тэр мөнхийн улсад орно гэсэн байна. Тийм учраас Бурхан биднийг үргэлж өөрт нь найзаар байхыг тэр загсаар байдаг. Элишагийн залбирал эзэн минь харааг нь өөрчлөөч гэдэг. Өөрөөр хэлбэл нүдийг нь нээгч гэж. Бид бас эзэн минь харааг минь нээж өгөөч. Би таны зүйлсүүдийг би харж чадахгүй байна. Миний өмнө байгаа асуудлуудыг би харахтаа асуудлынхаа хор уршгаас би айж, имэж ингэ жоохон зүрх минь үхээд байна. Үннээ хүлээ. Бурхан минь надад туслаарай.
Надад туслаарай. Харааг минь нээж өгөөч. Таны хүсэж байгаа зүйл юу? Энэ дээр гарах сүнслэг үр жимс юу байх вэ? Та надаас яг ямар үйлдэлийг хүсэж байна? Надад хэрэгтэй итгэлийг та өгөөч. Надад хүч тэнхээгөө, сэтгэл дийдэхээгөө, төвчээрийг өгөөч. Бүртээ ингээд даруусахад минь туслаач, номгороход минь туслаач. Та өөрийн ингээд хүч чадлаар надад туслаач. Миний харааг нээж өгөөч гэж. Би айгаад байна бурхан минь. Би эмээгээд байна. Надад ийм зүйл болох үү? Миний ойр дотны, хайртай дотны хүмүүс дээр, миний өр хүүхдүүд дээр, гэр бүл дээр маань ийм зүйл тохиолдосоо гэж би хүсэхгүй байна. Эзэн минь та туслаач. Яв хүүхдүүд нь найрлж дуусны дараа маргааш нь яадаг гэсэн мөлий? Өглөөр тусаад дахил өргөдгсөн. Яг гэвэл хүүхдүүд нь ямар нэг байдлаар буруу юм хийгээд шийтгэл хүртэхөө гэж айдаг байсан. Тэр хүүхэд болгоны амьдралынх нь өөрсдөө сонголт гэдгийг Йов түүгээрээ хаацалж чадахгүй гэдгийг бас дараа нь ойлгосон байгаа шүү дээ. Хүүхдүүд нь нэг өдөр бүгдээр өгцгөөс. Нэг өдөр шүү дээ. Энэ ямар аимшигтай бол тийм ээ. Тэгээ Йов нэг зүйлийг ойлгож байгаа. Бурхан тэр өгдөг, тэр бас авчдаг. Маш гүнзгий утгатай тийм номлол хийсэн байдаг шүү дээ. Маш гүнзгий утгатай. Бурхан бидэнд өгсөн. Хэрэг өгсөн бай. Бид нар тэрэн дээр ингээд нэг аюух нөгөө яадаг, өргөлт өгдөг. Бусадтай жишин энэ ингээд зулаад өгснөөс арай жоохон дутуу надад өгсөн. Тэгвэл одоо бурхан өшөө надад ингээд надад бурхан өртөөч юмшиг тийм ээ. Үгүй ээ. Би нэг өглөө Магдалины дуу сонсоод нэг дуу сонсч ирсэн чи тэн дээр нэг жоохон нөгөө амьсгал авах гаргах бүртээ бид таныг ингээ магтаж алдаршуулнаа. Зүгээр боддоор бодвол бид тэгж чаддгүй штэ. Өдөрт бид нар хэдэн удаа амьсгалж байгаа бол тэр болгондоо бурханыг магтсан үг хэлсэн гэж бодож байна уу? Тэр жоохон худлаадууд болоод аваад. Тэгээ би хэсэг тэгээ бодохгүй. Нэрээ би энэ дууг орчуулах бол ингэж орчуулах нь зөв юм уу? Тэгээ сүүлд нь эзэн зүрхэнд маань оруулж гисэн юу гэсэн чинь зөв дуу байгаа. Бид нар чинь амьсгал аваад гаргаад амьсгал аваад амьсгалж ийн гэдэг чинь бид нар юу гэсэн үг вэ? Амьд байна гэсэн үг байхгүй юу? Амьд байна гэдэг чинь өдөр бүр амир цаг мөч болгонд бид нар амьсгал авч гаргаж ийн гэдэг чинь амьд байна гэдэг чинь бид нар бурхан өөрийнхөө төлөө биднийг амьд байлгаж ийн гэсэн үг байхгүй юу? Өшөө нэг хэдэн жил, өшөө нэг хэдэн өдөр, өшөө нэг хэдэн сар Бурханыг гэрчлэх боломж бидэнд байна гэсэн үг байхгүй юу? Бурхан өөрийнхөө нэрийн төлөө биднийг хэрэглүүлэхээр бас таныг тавьсан энэ дунд нь тавьчихсан байгаа энэ гэр бүлийн төлөө тэр хэрэглэхээр таныг өнөөдөр Бурхан амьд байлгаж байна гэж. Та биднийг амьд байлгаж байгаа нь Бурхан юм бол энэ нь түүнийг бид нар гэрчилж байна гэсэн үг байхгүй юу? Воо энэ зулаа өнөөдөр амьд байна гэдэг нь амьсгалж байна гэдэг нь түүнийг амьд байлгаж байгаа Бурхан алдарч холтугай. Энэ байна гэсэн үг шүү дээ. Амен. Ижил яг үнэхээр яг бас яг ийм байна. Тэгэхээр бид нар өөрсдөө мэдлгүй бурхандаа бид нар гэрчлэлийг өргөж бурхандаа бид нар магтаалыг өргүүлж идэг ахна шүү дээ. Халелуя. Тийм учраас дуулал ном төгсгөлдөө юу гэж хэлдэг вүлээ? Баахан ингээл одоо тийм бүтээлүүд, ийм бүтээлүүд бурханыг магтнаа гэжсэн аа. Ганцхан бүтээлэл ерөөсөө бурханыг магтахгүй нь юу вэ? Ганцхан нөхцөлд үхэгсний оронд очисон бурханыг магтаж чадахгүй шүү гэсэн. Амьд оршин байгаа гэдэг чинь бид нар бурханы төлөө тий түүний гэрч болж бурханы хүслийн дагуу түүний цогцлоож байгаа түүний ивэлээр нэгүслэр бид нар амьдарч байна гэсэн үг байгаа. Амен. Бурхан дайсны хүч чадлаараа биш нэгүслээрээ ч дийлдэг гэдэг бас тийм хэсэг гарч байгаа. Илиша дахин залбирч энэ удаа дээр дайснуудын харааг хаалгасан юм агч. Тэрний нүд хаагдсан одоо хинтээ яриад байгаагаа мэдэхгүй. Бүрт Илишагийн дуу хоолойг сонсож байгаа шүү дээ. Илиша чинь одоо тэдний хувьд дайсан юм биш үү? Гэтэл чинь одоо бурханы хүний тэр дууг сонсож байгаа. Бурхан тэдний нүдийг дэцсэн. Тэд ингээ газраа хараад байгаа боловч хаашаа нэг зүг рүү яваад байгаагаа мэдж байгаа боловч тэд яг хаашаа явж байгаагаа ойлгоогүй гэсэн үг. Хэн тэдний хөтлөөд байгааг ойлгоогүй гэсэн үг байхгүй юу? Энэ дэлхий дээр бүх юм бурханд итгэдэггүй хүмүүсийн хувьд ч гэсэн тэр бурханд эднийг хөтлж яадаг гэдэг бидний итгэхээсэ гэж хүсэж байгаа. Бурхан хүмүүсийг
өөрийг нь ерөөсөө мэддэггүй, өөрийг нь ерөөсөө тоодгүй тэр хүмүүсийг эргүүлээд өөрлөгөө хөтлж авчих тэр хүчтэй гэдгийг харуулж байгаа. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон бидний дайсан биш гэдгийг ойлгоорой. Бурхны хувьд хүн болгон хүн байхгүй юу? Үн цэнтэй. Тэгээ энийг харуулж байгаа. Нэг ч хүний амийг яахгүйгээр харин дайсандаа нөгөө өлсөж явахт нь, цангаж явахт нь идэх уух юм өгөө. Яг энэ толгой дээр нь юу илээ? Галтаа нүүрстэй хувийн гэдэг угалж байгааг яг адилхан юм а гэж ингэж хэлсэн. Яг энэ жишээн дээр гарч ирж байна гэсэн үг. Тэгээ үр дүн нь юу боллоо? Нөгөөдөл нь нутагтаа буцсан дахиж Израильд муу юм ерөөсөө хийгээгүй гэж ингэж хэлж байгаа. Жинхэнэ ялалт нь устгах биш, өөрчлөх юм байна. Бурхны арга нь өшөө авалт биш, нэгүсэл юм байна. Тийм ээ? Аамен. Амьдралдаа хэрэгэлцгээе бүгдээрээ. Би та бүхнийг залбирал дураалж айц төрүүлэм тийм нөхцөл байдал ирсэн үед эзэн минь нүдийг минь нээгэж гэж асуух нь энэ Бурханаас бид нар удирдамжийг гуйж байна гэсэн үг. Дайсантайгаа тулгарх үед эзэн минь арга замыг та харуулж өгөөч, та дагуулаач, та чиглүүлээч гэж бид нар залбирах ёстой болох нь. Хизүү хүний өмнө, хизүү харилцааны дунд байхдаа би ялах уу эсвэл хайрлах уу гэдэг сонголтын өмнө бид нар ирнэ. Өршөөх үү, нэгүүлсэх үү гэдэг дээр сонголтын өмнө бид нар ирнэ. Аль нь Бурхны сонголт вэ? Шинэ гэрээгээр бүр Есүс Бурхны хүү амиа өгсөний дараа бид нар хүн алах гэж зогсож байгаа өнөөдөр. Үгүй ээ. Бид нар хайрлахыг, бид нар нэгүүлсхийг, бид нар өөрчлөхийг бид нар сонголтоо болгоно гэсэн үг байна. Хамтдаа хэсэг хугацаанд залбирцгаа хийдүүлээ. Тэр зарцын асуудал бол цэрэг биш, түүний сүнслэг тэнгэрлэг зүйлсийг харах тийм итгэл сул байсных бас. Эзэн минь надад туслаач, итгэлийг минь өсгөж өгөөч гэж яснаас залбираарай. Тэр хааны асуудал юу вэ? Тэр өөрт нь тулгарсан аюул биш, түүний зүрх Бурханд найддаггүй байсан баг. Өнөөдөр бидний хамгийн том хэрэгцээ нь илүү хүч, илүү боломж, илүү стратеги биш, харин эзэн минь надад харуулахын тулд нүдийг минь нээж өгөөч л гэх юм. Хамтдаа залбирцгаая. Халелуя Есүс.